Монголын урлагийн зөвлөлөөс эрхлэн явуулдаг урлагтай яриа подкастын нэгэн шинэ дугаар ингээд эхлэх гэж байна. За өнөөдрийн манай зочин бол онцгой. Би зочноо танилцуулахдаа туйлын таатай байна. Энэ хүн бол миний хувьд Монголын урлагийн зөвлөлийн удирдах зөвлөлийн гишүүн. Олонний хувьд бол одоо соён гэр бүл үйлсээр их олон танигдсан. Зохиолч, яруу найрагч, хүмүүлгийн олон ажлыг хийсэн ийм хүн байгаа. Ингээд би энд оёо та бүхний өмнө танилцуулахдаа таатай байна. За манай урилгыг хүлээн авч урлагтай яриа подкастт оролцож байгаад талархлаа илэрхийлэх хүсэж байна. За баярлалаа. Ер нь бид нар энэ ажлыг яах гэж хийж байгаа вэ гэхээр нэгдүгээрт өөрсдийнхөө хийж байгаа зүйлийг Монголын урлагийн зөвлөгөөс эрхлэн хийж байгаа үйл ажиллагааг танилцуулах. Дээр нь ер нь урлагт дуртай, сэтгэлтэй ойрхон хүмүүсүүдийг дэмжих, тэднийг одоо бас урамшуулах. За гол нь уран бүтээлчдийг ямар нэгэн хэлбэрээр бид нар тэдний үйл ажиллагааг дэмжихэд бас энэ зорилго маань бас оршиж байгаа юм. Урлагийн зөвлөлийг анх байгуулах тэр цагаас нь хойш та энэ байгууллагт байж байгаа. Тэгээ та энэ талаар өөрийнхөө санаа бодлыг хэлэхгүй. Тийм одоо 2002 он гэдэг чинь. Одоо 24 жил. Тэгээ эх жил 25 дахь жилээ бид энэ хамт олонтой хамт байсан байна. Та байсан, та Жансан орог бид нар бүгдээр. Тэр Монголын урлагийн зөвлөлийг одоо анх байгуулж байсан байгуулах гэж одоо хичээж бэлдэж байсан цаг хугацааг би тод санаж байна. Олон сарын ажил болсон. Олон удаа хилцүүлэг хийсэн. Ингээд хамгийн одоо сүүлд 2002 онд. Одоо дөрмийн бэлэн болгоод урлагийн зөвлөлийг одоо дөрмийн баталж анх байгуулсан тэр мөчийг санаж байна л да. Тэр бүгдийн сэтгэл хөдлөсөн. Яагаад гэвэл ер нь магадгүй зүгээр миний бодож байгаагаар Монголд одоо анх удаа төрийн бос байгууллага олон улсын жишгээр ажиллаж чадах ийм хэмжээний одоо байгууллагыг бий болгосон болов гэж. Тэр өдөр бидэнд урлагийн зөвлөлийг байгуулахад тусалж ирсэн урлагийн менежер Боб Нис нэгшлэг бичсэн. За. Шууд одоо тайзан дээр гараад сэтгэл хөдлөөр дэрийг уншсан. Тэгсэн одоо яг тэр мөчийг яруу найргийн хэлээр илэрхийлсэн Боб өөрөө яруу найрагч. Тэгээ ган хоёрыг бид хоёр сууж аваад орчуулсан. Гэрэлт морд гэдэг. Тэр Монголын одоо шинжлэл тэр хурд маш хүчтэй одоо тийм эрч хүч байгааг тэр шүлгэнд илэрхийлсэн ийм их бэлэг дэмбэрэлтэй бидний яваа энэ зорж яваа бол тэр гэрэлттэй морд байна гэсэн утгатай. Тэгээ тэр доор нь орчуулсан шүлгээ уншсан одоо бүгдийн сэтгэл бас хөдөлсөн. Дараа нь хэсхэн хугацааны дараа хэдэн мөчийн дараа гэх юм уу та ган хоёрыг аюулгүй зохиогоод тэнд шууд дууссан. Тэгээд тэр мөчийг илэрхийлсэн одоо хамгийн гайхалтай данхны уран бүтээл гэдэг юм уу тэр энэ нэр одоо ч гэсэн гэрэлт мордгээд залуу уран бүтээлчдийг дэмжих одоо ийм хөтөлбөр болоод явж байна. Яг энэ байгуулагдсан үеийн тухай Миний Монгол гэдэг номонд Пет Моро монголчуудын одоо найз их сайхан нийтлэл бичсэн байна лээ. Ган хоёг маань бол одоо та бидний татны анд манай нэмсгэл чуулгын бас гишүүн. Ган хоёг бол бас манай удирдах зөвлөлийн гишүүн штэ. Тэгэхээр бас л бидэртэй нэгэн адил анх байгуулагдсан тэр мөчөөс нь л өнөө хүртэл ингээд зүтгээд явж байгаа хүний нэг гэж бас энэ дурдхан зүйтэй болоод. За хүн ер нь юмыг хамархан мачдаг юм биш үү шүү дээ. Ингээ эргээ бодоод байсан чинь. Тэрч байтугай одоо ерөөсөө юу 20 30 жилийн өмнө
байтугай 2-3 жилийн өмнөх юмыг бол өстөд мартчихсан. Эсвэл одоо эргүүлээ шал өөрөөр яриад өөрийн болгоод ингээ явцдаг тийм юу. Гэхдээ мартах ёсгүй зүйлүүд гэж бий. Одоо Монгол орн яг шинэ улс төр эдийн засгийн тогтолцоороо шилжсэн тэр мөчид нэг том үйл явдал болсныг бид нар бүгдээрээ санаж байгаа. Энийг ер нь тэгээд залуучуудаа сануулж явах ёстой болов уу гэж би бодож байна тий. Энэ бол одоо шинэ Монгол орн мэгж чанар эсхийн бурхныг сэргээн бүтээсэн ийм том үйл явдал байж байгаа. Энэ ажлыг бол гар биеэрээ оролцсон, удирдсан тэр хүмүүсийн нэг нь бол та яахын аргагүй мүү. Тэгэхээр энэ тухай эргээд санах байлаа. Яг үндэ гэж хэлэхэд энэ ч одоо 90 онд бол шүү дээ. Юу бурхан бүтээх байтугай зөндөө олон асуудал байсан биз дээ тий. Тэр нь яг 80-аад оны сүүл үеэр нийгмийн оюун санаанд ялангуяа одоо сэхэднүүдийн үзэл санаанд нэлээд тийм дэвшилт, өөрчлөлт үзэл санаа шинэ хандлагууд гарч ирж байсан ийм үеэлтэй. Тэгэхээр тэр үед бүх байгууллагыг бол одоо төрөөс мэддэг хяндаг. Яг тийм үед анх удаан Монголын удаа зохиол, соёл, шинжлэх ухааны 12 алдартай зүтгэлтэн Монголын соёлын сан гэдэг ийм байгууллагыг үүсгэн байгуулсан. Тэгээ тэр нь бол ер нь одоо тэр хүмүүсийн нэрийг дурдчихвал сонирн байж магадгүй. Тэгэлгүй байх. Тэгээ одоо ардын орон зохиол Эрдэнэ гой. Ардын зураач Үлтэм гой. Академич Нацагдорж гой. Хамболом Эрдэмтэн Гаадан гой. Төрийн шагналт архитектор Лавсан дорж гой. Жамцэн Батар гой. Ардын бэлэг зүйч. Удуул гой. Эрдэнэ нутгийн оюун гой. Тэгээ утга зохиолын шүүмжлэгч судлаач Асбаатар гой. Бэлгийн дэмдэн сүрэн гой Нагжун зохиол. Сэротж байгаа гэдэг 12 хүн байх ус байдаг. Зүгээр санаандгүй тохиолдлоор би одоо үндэсний араажууд ажиллаж байсан анх байгуулах хуралд нь суудсан байдаг. Тэгээ яг тэгээд байгуулагдаж явсаар байгаа тийм нөгөө албан ёсны байгууллага одоо болно доо. 90 онд одоо байгууллага болоход нь намайг даамал гэдэг орон даан дээр авсан. Одооны хэллэгээр бол юу гэсэн үг вэ? Одоо гүйцэх захирал юм одоо. Тэр үед нэг жингийн даамал гэж байдаг шүү дээ. Тиймэрхүү утгатай. Тэр үед чинь тэгээ тийм уламжилт нэр томьёог их юм хандлага байсан юм аа. Тэгээд энэ байгууллага юу хийх ёстой вэ гэдэг яагаад байгуулагдсан юм бэ гэвэл энэ болтол бид нар Монголын хаан түүх соёлын асар их өвийг энэ одоо урт түүхэн зах хугацаанд гээж хайсан байна. Мартсан байна. Онцгийн уртад шараатаас дарагдсан байна. За хэлмэгдсэн байна. Ялангуяа 30-аад онд тэр үед 700-аад сүм хийд гэж байдаг байсан. Тэр сүм хийд гэдэг маань ганцхан сүм хийдийн одоо барилга байгууламж биш тэр дотор тэр одоо орхон барилга урлагийн одоо бүтээлгүүд одоо шинэ одоо бүддийн 10 ухааны асар одоо баян номын сан хөмөргүүд эрдэм мэдлэг ийм юмнууд сүм хийдтэй зогссон. Тэг гэнтхэн одоо эргээд харахад бол одоо бид одоо цаашаа ер нь юутай явж байгаа юм бэ гэдэг. Тэгээд одоо олон нийтийн нийгмийн үзэл санааг түүх соёлынхаа өвийг эргэж одоо харах, сэргээх ийм барьцтай, даацтай нүдэн дарагцоход нэг том бүтээл хий. Тэгэхээр анхны байгууллагын зарсны дараагаар бол бас тэр үед хандууд орж ирсэн. Зарим байгууллага хов хүмүүсүүд соёлын сан байгуулагдлаа энэ нэг чухал юм байна гэдэг. Ингээд үнгээр нь юу хийх вэ гэдэг. Тэр 30-аад оны үед яг хөтгдсэн мэгжиж генерашн гэдэг энэ
том бүдийн шний одоо бурхан уран одоо баримлын одоо маш том дурсгал 26 м өндөр. 80 тохоо гэдэг үү? 80 тохой, хүний тохоогоор 80 гэдэг. Тий. За нэг энэ Жанрайсхийг яагаад сонгосон бэ гэдэг их сонирхолтой. 1911 оны хавар Богд хаан Чинван ханд орж энтэргүүтний хоорондоо харилцан загтал байдаг. Тэрэн дээр Богд одоо нүдний миний мэлми жоохон муудаж байна гэсэн юм бодох. Тэгээ юу хэрэгтэй юм? Яавал одоо сайн болох вэ гэсэн. Мэгжиж Жанрайсыг бурхныг 80 тохоогоор бүтээвэл их сайн гэж. Тэгэхээр энэ харилцсан одоо загтал тэр хүмүүсийн хоорондын бичиг харилцааны цаад далдын санаа нь бол бэлгийн мэлмиг нээн гэсэн утгын цаана төрийн мэлмиг нээх гэсэн ийм одоо санаа байсан. Ингээд Богдын лундан гараад ихтаг нь бол одоо мянган лан хандуснаар эхлээд 4 аймаг шавтав угаага төрөн гаргаад тэгээд орно одоо 2хан жилийн дотор 13 онд нээсэн байдаг. Ингээд бэлгийн мэлмийн нэгч Мэгжиж Жанрайсыг одоо бүтээж байх дээр явцад 11 оны үндэсний эрх чөлөөний хөтөлбөр яасан. Тэгэхээр 80-ад оны суул 90-ад оны ихэнх бол яг одоо бид нарын нөгөө арчилсан өөр одоо тогтолцоонд шилжих нийгмийн одоо шилжилтийн үзэл санааны өөрчлөлтийн жил. Ингээд 1990 оны одоо өвөл очроод ерөнхийлөгч Мэгжиж Жанрайс гүштэй нэг бүтээн залгах тухай зарил гаргасан. За энэний өмнө 37-оос 39 оны хооронд Мэгжиж Жанрайсыг бурхан бол алгуулсан. Одоо мэдээж холбоот усад ажиглаж явсан. Одоо мэдээллүүд байдаг. Зөвхөн хайгуулын манай хой төвшөлттэй 2 жил хэрэгтэй явсан. За ингээд одоо бүтээж эхлэх зүйл юм цаг алдсан хэрэггүй гэдэг. Ингээд эхэлсэн. Тэгэхээр тэр бол их том бүх нийтийн хөдөлгөөн өрнөсөн шүү дээ, тийм ээ. Үндсэндээ бол энэ чинь ер нь анхудаа бүх нийтийн hödөлгөөнөөр ийм том бүтээн байгуулалтыг хийсэн гэж хэлж болно биз дээ. Хүмүүсүүдийн одоо бүх ард түмний ханд бар. Тэгэхээр ард түмэн үнэхээр дэмжсэн. Энэ өөрөө ард түмний итгэх санаачлагыг одоо хөдөлгөж чадсан. Тэгээ мэдээж 90 оноос хойш тэгээд 92 оны 20 дугаар тогтоолон тэргээд мөнгөний хаш унж байсан ард түмний амьдрал доошоо явж байсан. Картын бараг шүттэй. Тэгээ лангуун дээр гоймын давс хайрлуулсан. Өшөө нэг юм байсан. За. Тэгээд бүх юм картанд орсон. Ийм үед бүтээгдсэн байна. Энэ юу гэдэг зэрэг олонний тавцсан ард түмний одоо багч гсэн дээр хандив. Тэгэхээр буйны алтан дэвтэр гэж нэг дэвтэр хөтлсөн. Хандивлагчдын одоо нэрийг юу хандивсантай. Тэнд 2 сая хүний нэр бичигдсэн байдаг. Тэр үед Монголоос 2 сая хүнтэй л байсан. Ийм. Тэгээ тэр гайхамшигтай үйл ажиллагааг одоо ямар хүмүүс гардаж хийснийг та бас дуртахад ил үзэхгүй байх л та. Яг тэгвэл эн чи юм ингээд цаг яваад байх тусам бол юм мартагдаа. Тэгээд дээр нь таны түрүү хэлсэн тэр 12 хүн чинь үнэндээ нэг ч амьд сэрүүн байхгүй байна шүү дээ. Ямар том үйл ажиллагааг эхлүүлсэн гэдэг нь бол одоо харагдчихэ. Тий, санаачлагч нь бол энэ 12 хүн гэж үзэж байна. За мэдээж тэр үед бурхан орлох хэрэгтэй. Сүмийг сэргэнцүүлэх ажил эхлээд явж байсан. За шашны одоо дурсал учраас шашны одоо зайгийнхан дагуу бүтээгчтэй тэр дотор талын одоо шүншиг гэдэг далд одоо том бүтээн байгуулалт явагдаж байгаа. За дотор талын одоо бусад чимэглэл одоо хувцас хэдүүлгийн зүйл одоо тэр хажуу талаар нь байх одоо шашны нарийн одоо зөвлөдийг хурлах ингээд ажлын 4 хэсэг ажиллаж ирсэн. За бурхан орлол
манай орчуудын хэвлэлийн уран баримлын нэгдэл гэж. За энд голлох хүмүүс нь бол болд. Одоо манай урлагийн зөвлөлийн бас анхдагч. Тий. Яа одоо өнөөдөр өдөртөх зүйлийг бас нэг гişүн юм байна. Тэгээ адиа их цагварыг нь бол Жамбагаа энэ гороо голлож. За 91 40 шахам 40 орчим баримлчд оролцсон. За тэд нар маань бол одоо бүтэн 6 жилийн турш нүдсэн шүү дээ. Тийм. Өвөл зөнгөө нүдсэн. Өвөл нь бол өөр юм одоо дахтагтын өмсчгөл өвлийн. Ягаад гэвэл баримл өөрөө 26 м учраас Монгол тэрийг дотор нь угсрах тийм юу байхгүй учраас хамгийн сүүлийн угсралтыг сүм дотор хийсэн. Анх бол 2 м 60 см хэмжээтэй эскиз хийсэн. Эскиз нь бол болд адиа Жамбагаар. За 2 мундаг борхонч өвгөн Жамбагаа уран баримлч Сүхбаатарын өшөөг одоо барилдсан шүү дээ. Уран данзан реклама. Хоёулаа лам байсан. Хоёулаа жанараас борхныг үзчихсэн. За тэгтэл хийгээд эхэлж тэд нар маань бол ер нь бол ихэнх залуучууд бол борхон гэдгийг баг үзээчгүй юм баггүй юу. Тэгээд нэг ийм 60-70 см хэмжээтэй нэг борхон багшийн хөргийг л гипсээр хийж нэг туршаад тэгээд л шууд ажилдаа эскиз ажилдаа орсон. Тэгэхдээ нөгөө 11 оны бүтээсэн 11-ээс 13 онд бүтээсэн Жанарашийн одоо нэг кино хэдхэн секундны хальс байгаа. Тэр нураахынхаа өмнө авсан. Тэрийг зөвлөлтийн 17 дугаар армийн архиваас олж авсан л да. Тий. Тэн дээр бол нэг тийм жижигхэн одоо дүрс явагдана. Ямар тонг байсан. За нарийн ингээ ажиглахаар болохоор бол ингээд холбоос гагнаасуудын оронд бол дандаа хадаасаар хадаж ийсэн. Тэр нь мэдгэдгийг. За одоо 20 дугаар зуунд хийж болохгүй. 21 дугаар зууны ихэнд. За гэх мэтчдэнгээр одоо тэгтэл архивын ажилтан байгалмаа уран ажлуудын 2 эмэгтэй харин архив ухаж агаад 11 онд бүтээсэн тэр архивын хэмжээнүүдийг тэн чинь одоо хомсны толгоноос эхлээд одоо бүх нарийн хэмжээсүүд марч ирсэн л дээ. Маркет байсан байх нь тий. Байсан. Тэр архив байсан. За энэ үед сүмийн засвар бас явж байгаа. 10,000 аюу шорхон энэ гээд одоо доторын одоо чимэглийн зүйлүүд орхны шашны одоо зам үйлтэй холбоотой зүйлүүд ингээд ажил явагдаж байгаа. Ингээд хэдэн зэрэг ажлын хэсэг гараад. Гэхдээ хамгийн бэрхшээлтэй юу гэдэг зэрэг санхүүжилт байхгүй юу? Дүр засаг өнгөгүй болсон. Ард түмний өвөр хоосон болсон. Ингээд 93 он хүртэл бол явсаар байгаад одоо жоохон хөрөнгөлсөн юм зарсаар байгаад ингээд зогсолтын байдалд ордог. Гэхдээ энэ үед бас эсэргүүцэл гарч ирж байсан. Ой чинь одоо ард түмэн ядуу зүдөө байхад ард түмний өврийг хоосолж одоо анд дуугууж ингээд энийг одоо баян дарган болсон байна л бүтээвэл тааран гэдэг юм. Тийм сөрөг шар санны мэдээлүүд гардаг байсан л да. Гэхдээ ер нь олон нийт хэрэг дэмжиж байгааг үзье. Тэгээд яг ямар ч байсан цааш нь явуулах уу, зогсох уу гэдэг асуудал. Бүр тэрэндээ тулсан. Тэндээ тулсан. Тэгээд 93 онд хавар борхон башийн дүйцэн өдөрч таарлаа. Бүх ард түмний буйны өдрийг зарлаад өгдөө үндэсний араа зүүнээ ихэд 6 цаг дуурсны төрийн дуулсны дараа өнөөдөр мэгжиж нарын шүтээнийг бүтээхэд одоо сайн үйлсийн бүх ард түмний буйны өдөр гэж зарласан. Ингээд яг бид нар хандвал жоохон нэмэгдэх байх л гэсэн ийм л. Тэгээд тэнд нэг хандвын гэр байсан шашны сургуулийн коридороор нэг 20-од ингээ бичээч ажиллаулаад тэгээд бүх 18 аймгийн сүм хийдүүдэд бичээч нар ажиллаулаад ингээд тэр өдрийн радио телевиз сонин хэвлэл мэдээллийн бүх хэрэгслэр ийм болж байгаагаа мэдээсэн. Тэгээд өглөө
би соёлын сан дээр аймагуудтайхан холоо хараа сууж яасан чинь цөлтөнгөө уцтаж байна. Хөөе минь доо яж гандан дээр маш хурдан хөр. Яасан бэ гэсэн чинь ард түмэн чинь асгачихлаа гэсэн. Тэгсэн гандангийн хэрэм дүүрсэн шүү дээ. Тэгээд тэнд цугларсан мөнгнүүдийг ингээд банкнаас нөгөө мөнгөний шуудаа авчираад тэгээд лацдаал банк руу явж ингээд олуулаад тэгээд орой телевизэн шууд нэвтрүүлэг шавуулсан. Ер нь урд тийм юм хийж байгаагүй шүү дээ. Огт хийж байгаагүй. Шууд нэвтрүүлгээр яг говь комбинат 10 сая Ардын банк $1000 гэдэг юм уу? 60 сайхан 10 сая. Тэгээд за хамгийн дээдлийн хандив тийм. За тэгээд 5.5 төгрөг. Юугаар жижиг хандиваар орж ирсэн нь бол ингээд ороод олоход 50 сая төгрөг орж ирсэн. Ингээд бид нар ямар ч байсан зэсээ авах мөнгөтэй болчихж байгаа шүү дээ. Тэгэхээр үнэхээр ард түмэн үл энийг хүсэж байгаа юм байна. Дэмжих юмуд өрс. Ухрахгүй. Тэгээд цаашаа явсан да. Тэгтэл зэсийн асуудал. Манай зэс байхгүй. Манел гэдэг нэг фирм байсан да. Цахилгаан электрон хийхэд бас зэс хэрэгтэй байсан. Өөрөөр тэд нэг тонн зэс өгсөн шүү. Тэргээр одоо ажиллаа эхлүүлээд явж ирсэн. Тэгээ Эрдэнэтийн зэсээр хийх нь зүйтэй. Яагаад бол өөрийнхөө баялаг. За үндэсний баялагаараа. Тэгээд Эрдэнэтийн баярчмлыг нь орсод гаргаад тэндээс хавтан болгоолж хайлуулж ууцаж авчираад авчирч 20 тонн зэс орсон шүү дээ. Тэгээд тэр орооны хандивын мөнгөөр тэр зэсээ шийдэж байгаа юм жишээлх юм бол. Ийм маягаар. За Эрдэнийн чулуунууд. Геологийн төв лаборатори энд одоо маш их туссан. Ер нь Монголын энэ 18 аймгийн бүхэл газруудаас олзуурсан Эрдэнийн чулуунуудыг одоо засаад одоо том юу энэ нь жижигхэн аргаж байгаа бол 30-40 см-ийн ийм том шигтгэнүүд байгаа шүү дээ. Тий, ингээд нэг 2000 гарын 2 дугаар зэргийн Эрдэнийн чулуун шигтгэнүүд орсон байдаг. За тэрнээс гадна бүр нь одоо Нандин жишээлх юм бол одоо өснөр гэдэг энэ бэлгийн мэлми энд нь байгаа цоонд нь байгаа. Тэрүүл нэг 35-6 см-ийн диаметртэй. Тэр дотор бас нэг 2000 гарын очиралмас, биндрия, үнэтэй чулуунууд. Энэ мөн одоо геологийн төв лаборатори хүмүүсийн өгдөөцийн хаян бүж хандуулсан Эрдэнийн чулуунууд. Та бас нэртэй геологч Ламсран гэдэг хүний хандуулсан бас Эрдэнийн чулуунууд гэх мэтлэнгээр ийм зүйлүүд дэс бүтсэн. Тэр чинь холоос болж сайн харагдахгүй. Очихоор бол их сүртэй их гоё юм байна. За ийм. За тэгээд алтлах технологийн хувьд бол бас хэцүү болж байсан. Нарийн жижигхэн. Тий, алтгаанаас болох үлээ гэдгээс эхлээд. Тий, Гүрдөвайрын бүчи Тайван руу явж тэр алтыг олж ирсэн шүү. Тий. Тэгээ бүр одоо технологитой. Тэгээ тэр чинь нэг юу халтсуу юу гэж хэлдэг лээ. Тэгээ ялцсан тий. Тэгээ ялцсан алтаа. Гэхдээ хоёр янз байна. Одоо биеийн ил хэсгүүд одоо негуур гэдэг. Энэ хөл боовны одоо ил хэсгүүд энэ болохоор бол тий одоо хорголжин алт гэдэг тусгай одоо бодож дүрхтэй мигийн тийм алт. Алтаар алтсан. Хувцас чимэглэлтэй хэсгүүд нь бол гялгар тэр ялцсан алтыг наасан. Тэгэхээр энэ алтлах болон бусад нарийн одоо технологийн ажлыг зөвлөх шинжлэх ухааны одоо эрдэмтдийн оролцоотойгоор физикч галсан омбо гэдэг хоёр эрдэмтэн энэ дээр ажилласан. Тэр одоо алтлах. Хуучин аргаар алтлах нь бол эрүүл мэндэд муу юм байна. Тэр нь бол мөнгөн ус оруулж яадаг. Тэр нь одоо урлаачдын эрүүл мэндэд маш муу. Тийм. Тэгэхээр тэргээр хийхгүй гэж шийдээд. Ингээд энэ цаг хугацааны хувьд хэдийгээр бид нар бүтэн бараг 2 жил хийнэ гэж яасан юмыг 6 жил болж хийсэл дээ.
Хөрөнгө хандвас болоод хоёрдугаарт үнэхээр одоо хийж байгаа юм бол хийх шиг хий. Бүх юм Монголын үндэсний баялаг байх хэвээр. Үнэхээр одоо нандин хийх хэвээр. Он жилийн цаг хугацааны одоо тэр шалгуурыг давах хэвээр гэж. За өөр нэг зүйл байгаа юм. Тэр нь юу гэхтэй зэрэг угсарсны дараа дотор талд чинь маш том орон зай байгаа. Энэ орон зайг бурхан бүтээхэд маш одоо нандин юм зүйлүүдээр дүүргдэг юм байна. Тэр нь яг л амьд хүн бүтээхтэй яг адилхан. Энийг. Тэгэхээр тэр чинь маш одоо том олон куб одоо талбай орон зай байгаа шүү дээ. Тэр 26 м өндөр юм чинь. Тэгээд дотор талд нь бол тийм одоо ган каркас гангаар яг одоо хүн хийчихэж байгаа юм. Тэгээд тэр дотор нь давцсан гууттай. За жишээлх юм бол одоо арц гэхэд мөн одоо 20 орчим тонноор зорсон баг. Тэгээд Монголын бүх л одоо газруудад уул усны анхлын эмийн зүйл ургамал. Эмийн ургамал нь тэгэхээр зүгээр ч ороод шуудан тэгэж хичдэг юм биш. Хүний элгэнд юу сайн гэдэг одоо тэр байршил дээр нь одоо элэг цусны сайн гэдэг эмийн ургамал орох шийдэ. Тэнд нь тэр одоо тохирсон тарныг тухайлах юм бол зүрхэнд нэг их бомб хийсэн. Зүрхэн бомбын бол далайлан 18 өгсөн. Тэр дотор нь бүр одоо нандин хүмүүсийн өргөсөн одоо эрдний чулуу дээр үеийн одоо хотод гигантнуудын одоо их нандин ийм зүйлүүдийг хийх жишээтэй. За ард түмнээс өргөсөн хандив дотор хөөрх ингээд нэг эмэг бөгөж янз бүрийн их зогссон. Хөөрх юм ингээд тэтгэврийн буух холгонд 3 төгрөг өгдөг явтай амиг байсан жишээтэй. Бүр одоо сар болгоныг тогтмол ирдэг. За тэр хандивын өдрүүдээр мөнгө байхгүй ингээд очролж ирээд өрөөсөн юмгээ ингээд тайлаад өгсөн жишээтэй. Ийм маягаар бас нэлийн алтж ууссан. Тэр бидэнд мөнгөн усны усаар алтлах тэр технологиг хэрэглэхгүй гэж шийдсэн учраас алтын байна. Олвол хайлуулад, жинлээд, тэгээ протокол гэтлээд зүрхэн бомбод хийсэн шатаа. Тийм нандин зүйл өргөсөн хүмүүс бол хаана одоо юу нарсан бол гэж бодож байгаа бол яг тэнд нь. Ер нь мэдээ одоо яг ингэж ярьсан, тэмдэглэсэн, ном болсон ийм зүйл байдгийн мод яг өөрөж яриад байгаа. Бэлгийн мэлмэнэ гэж би ном хэлсэн. Энэ нь 1997 онд тэр үед хэвлэх үйлдвэр дампуурсан Монголд хэвлэх үйлдвэр байхгүй болсон. Сингапурд явж хэвлүүлсэн. Тэгээд ягаад тэр үед дараад туссан уу? Туссан багт. Тий. За би өнөөдөр энэ сэдвийг үзсэндээ баяртай байна. Ягаад гэвэл шүү дээ тэр болгон энэ тухай хүмүүс битгэхгүй шүү. Ялангуяа залуу үеийнхэн болов уу шүү дээ. Ерөөсөө энэ талаар ойлголтгүй байгаа. Залуучууд байтугай бид нар уудлаа. Тэр үед нь хажууд нь байсан улсууд ханд өргөжсэн тийм бид нар болцооныхаа хэрээр өгжсэн. Гэхдээ тэр нарийн ширийн имийг бол мэдээгүй ямар их асар том хүч хөрөнгө сэтгэлээр бүтсэн бэ гэдгийг бол одоо ингээ эргээд харахад үнэхээр юм бахархмаар байгаа юм шүү дээ. Тэгээд тэр дотор таны оролцоо бол асар их чухал үүрэгтэй. Даамал гэдэг чинь гүйц захирал манай сүүлд та ерөнхийдөө чинь болов уу тийм. Тэгэхээр чинь бол энэ ажил бол их урагштай явсгаад өнөөдөр бид нар мэгжин райск бурхнаараа бахархах бүрэн үндэстэй энэ бол Монголын бахархах зүйлийн нэг өнөөс мөн шүү дээ тийм. Ингээд энд ажлыг үүсийг бүтээсэн та болон танай багийнхан танай хамт нөхдүүдэд хамтран зүсгч нарт бол бид нар талархахаас өөр арга байхгүй. Тэр доод талын одоо баад гэж тэрэн дотор одоо иж бүрэн 5 хамтаа Монгол гэр доторх бүх тавилга Монгол хүний одоо ахуй амьдралдаа эдэлж хэрэгжилж байсан одоо идэвхтэй зүйлийн дээжс. Жишээлх юм бол морин хоорыг одоо тэр сүншиг дотор залгахдаа Монгол газартаа эргэж ирсэн тахин
сүүлээр одоо завхацлаад тэр морин хоорыг одоо ардын жижиг жамингуугаар хөглүүлээд тий. Тэгээд тэр морин хоор урлаач улам баяр байгаа. Тий урлаад ингээд одоо хандлагч. Ер нь бол ихэнх зүйл хандвар. Үнгүй ажиллаж байсан ичнэн одоо хүмүүсийн хөдөлмөр тэнцсэн. Тэгэхээр би тэр бэлгийн мэлмийн нэгч номондоо нэг 500 гаруй хүний нэр оруулсан байдгийг. Одоо яг тэр чинь бол зүгээр өдөр тутамд тэрэнд оролцсон хүмүүсийн оролцоотой ямар нэгэн тодорхой үүрэгтэй хүмүүсүүдийн нэр шүү дээ. За тэгээд орхимын нэргүүгээр оролцсон өчнөө хүмүүсүүд барилгын байгууллага гэхэд нэг одоо ажлынхаа шат батыг үнэгүй хэрэглүүлэх шийдэлтэй ингээд иймэрхүү маягаар одоо тэр их нүсэр том ажил бүтсэндээ. За уран бүтээлийн хувьд гэхэд бол энэ бол гайхамшигтай одоо урлагийн бүтээл болж чадсан гэж манай төдий урлаг судлаач нар үздэг. За эргээд 30 жилийн дараа эргээд харахад сайхнараа л байна. Тий. Тэгээд тэнд хэд хэдэн асуудлууд байсан. Жишээлх юм бол сүмийн барьдаг бол дээд талын хэсэг нь бол орой хэсэг нь модон бүтээцтэй. Тэр дөрвөн баган дээр тулдгийн. Тэр дөрвөн баг нь бол 11 онд бүтээгдсэн хараагийн ноён уулнаас залгаасгүй тийм тушмад авчирч бүтээсэн. Тэгэхээр тэрнийг солих тухай асуудал яригдсан. Тэгээд төг соёлын дурсгалын хувьд бол тэрийг солихгүйгээр тэд нь одоо бүхэлж баг зэрэг тэр хазгааг нь одоо хэмжилтийг хийж одоо тогтмол хийж явахаар ингээд тэрийг шийдэх юм бол хэвээрүүлдээсэн шийдэ. Тэр багны гэхэд 10 мөрөн тэргээр газар төрөлгүй авчирсан гэдгийг. Тэгэхээр бид нар тэр жишгээр их барханы соргшин гэж яг хүнээр юм бол одоо амин гол. Тий энэ одоо хүйсний дэс яг одоо оройн зулайг хүртэлх тэр одоо соргшин болох 80 настай хошматыг мөн яг тийм байдлаар гандангийн урд ингээ газар хүргэлгүй авчираад богдуулнаасаа залгаад нар тусах. Ингээс гэж гоё. Тэгээд гандангийн одоо хэрмийн үүдэн дээр ирэхэд гандангийн олон том дурс тосч яваад ингэж тэр тийм одоо нандан байдлаар ингэж бүтээсэн. Тэгээд ингээд 1996 оны 10 сарын 26-нд одоо ламнаар 18 өргөөд 27-нд гандангийн одоо жанрасгийн дугны үүднээс том одоо морин хоорын чуулга төр засгийн бүх тэргүүнүүд их хурлын гишүүд ингээ ард түмний төлөөлөл гандангийн хэрэм бас дүүрсэн. Тэндээс шууд дамжуулж ингэж нээж энэ бүтээлийн одоо бүх ард түмнийхэн одоо мэдлэлтэй шилжүүлээ гэдэг ингэж зарлж өгсөн. Тэгэхээр яагаад ингэж бэлгийн мэлмийн одоо нээгч гэдэг энэ бурхныг сонгосон бэ гэдгийг би эхэнд нэг хэлсэн. Тэгэхээр энийг 6 жилийн туршид бидний одоо ярьсан зүйл бол энэ бол төр болоод түмний бэлгийн мэлмийг нээгдүүлэх гэсэн ийм одоо үзэл санаа агуулгатай. Үндэсний төг соёлын дурсгалаа сэргээх энэ одоо хөдөлгөөний одоо өрөө дуудлага нэм гэдэг ийм утгаар л одоо ярьж байсан да. Ийм учраас энэ олон нийтийн дэмжлэгийг үнэхээр авсан. Ийм. За баярлалаа. Одоо энэ тухай бит хоёр бол яриад ахын бол үндсэндээ манай подкаст өөр сэдвэр ярихгүй болох юм шиг байна тий. Тэгэхээр Монголын урлагийн зөвлөл соёлын өвийг хадгалах талаар бид нар ч гэсэн баггүй зүйлийг одоо энэ 20 хэдэн жилийн дотор бол хийсэн байдгийг. Бид нар орон нутгийн сүм, үзэн одоо үзмэрийг хадгалах, арвижуулах, хамгаалах тал дээр хэд хэдэн төслүүд хэрэгжүүлсэн байгаа. Дээр нь бол одоо ядмын сүмийн сэргээн засварлах ажлыг бас
санаачлал хариуцаал ингээл хийлгсэн. Гэх мэтчингээр цөөнгүй ажлыг бол та бол манай удирдсан зүйлийн яг энэ чиглэлийн асуудлыг хариуцсан үнийн хувьд юу гэж хэлэх вэ? Тий, соёлын өвийн одоо сэргээ босголтод урлагийн зөвлөлөөр нь олон сайхан төсөл хэрэгжүүлсэн. Тий. Тэгээ наацх нь Чойжламын сүм үзэн одоо гадаах тогтчлт цэцэрлэг зөвлөлт. Тэр чинь хүн болгон мэддэггүй. Яг үнэ хэрэгтэй бол шал өөр болсон шүү дээ. Шал өөр болсон. Тэгэхээр тэр орчин тийм одоо сайхан болсноороо шөнийн музей гэдэг одоо Чойжламын сүмийн одоо тэр хэрмийн тэр дотор талд соёлын маш олон одоо ивент үйл явдлуудыг зохион байгуулахыг боломжтой болж ирсэн. Тий. Сүмхий, дуран барилгын дурсгал, соёлын орчин одоо ямар байх ёстой гэдгийг нэг одоо үлгэр загвар бас л доо одоо өндөр гэгээний сүмийг дээврийн сэргийн асуудал ямар салантай хийдийн одоо гэрэл тохиолол гэрэлтүүлгийн асуудал гэдэг ингээд энэ төслүүдийг одоо дэмжүүлэх хөрөнгө мөнгийг одоо босгох ялангуяа одоо олон улсын сан соёлын өвийг дэмждэг одоо байгууллагуудын дэмжлэгийг авах талаар одоо манай урлагийн зөвлөлийн одоо гүйцэтгэх албал маш ажиллаж байгаа гэдгийг би бас энд дурдах ёстой гэж бодож байна. Энэ Монголын сүм хийдийн түүхэн товчон гэдэг энэ нэг ховор ном ба шүү дээ. Энийг бид нар бас санаачлаад энэ манай үйл ажиллагааны бас нэг үзүүлэлт гэж ингэж хэлж болно. Одоо ахаад хоёр дахь шинээр бол энэ ном эвлэгдэх гэж байгаа бас манай удирдах зөвлөлийн нэг гишүүн маань энийг санаачлаад дэмжээд санхүүжүүлээд ингээ гаргаж байгаа. Гэх мэтлэнгээр бид нар энэ чиглэлээр хийж байгаа ажил бол цөөнгүй байгаа. За танд би одоо яг танилцуулж явахдаа хэлээгүй гэхдээ олон хүн мэдж байгаа. Манай Мендоё маань бол одоо Монгол улсын тэргүүн зэргийн одон Чингис хааны одонгоор бол шагнацсан ийм том зүтгэлтэн байж байгаа. Тэр таны одонгийн батламж гээд тэр бичиг дээр ингэж бичсэн байдیں۔ Дэлхийн утга зохиолын сан хөмрөгийг Монгол уран сэтгэмжээр баяжуулсан хэмээн цохон тэмдэглэсэн байдаг. Тэгэхээр энэ талаар та юу хэлэх вэ? Тэг ингэж дурдсан. Ер нь яг 20 дугаар зуунд бол Монголын уран зохиол голдуу орос хэл дээр за мөн одоо тухайн социалист лагерын орнуудад хайцангуй орчуулагдаж гарсан боловч 3 дахь 4 дахь бас төлөвд дээр тэр болгон гарч байгаагүй л дээ. Нэгдүгээрт хоёрдугаарт ямар нэг хэмжээнд тэр үеийн орчуулгуудыг харахад бас жоохон нөгөө үзэл суртлын тал байсан. Тэгээ бид нар ч нөгөө хөрөнгөтөн гэдэг орнуудтай харьцангуй одоо харилцаа. Тэгээ хөрөнгөтөнтэй холбоотой л доо. Тэгээ. За нэгдүгээрт хоёрт 90-ад он гарсны дараагаар Монголын үндэсний уран зохиол бол төрийн халамжтай байсан. Зохиолч нарын одоо зохиолыг төр үнэлдэг, нэг мөршөлөг 1 төгрөгөөс 5 төгрөгийн үнэтэй. Аргалын утаа барьсан гэдэг 5, малчнэгээр төрсөн би гэдэг 10. Атар хэр нутгаа ингээд 15. Ингээд цаашаа одоо чимэд гоо би Монгол хүн бол хэд болох вэ? Ийм тарифтай юм байсан. Тэгээ уран шоол сайн байсан. Шинэ тогтолцоо шилжсэний дараагаар бол энэ байхгүй болсон. Уран зохиолын байгууллагын үйл ажиллагаа төрөө сонгогддог байсан. Цогцлорын дарга улаавсгтай машин намын дуурны гишүүн байсан жишээтэй л дээ. Тий. Тэгээ энэний дараагаар одоо үндсэндээ 90-с 2000 он хүртэл бол уран зохиол хаягц. Тэр олон сайхан залуу авяаснууд энэ хооронд тэр одоо нийгмийн шуурганд явсалтай бас харамсалтай. Тэр юм бас ширүү их туулсан. Тэгээд уран зохиолоор уран бүтээлээр
амьдралын зогоох боломжгүй юм уу. Тэгэхээр ийм цаг үед нэгдүгээрт одоо бас зэрэг гаргаж гэх юм уу? Олон улсын утга зохиолын одоо харилцаанд бид нар орох хэрэгтэй. Ингээд одоо зөвхөн болорцсон гэдэг дотор ингэчээд одоо гадаад харилцаа огт байхгүй юм байж болохгүй гэж ойлгож байсан. Хоёрдугаарт манай үндэсний уран зохиолын одоо бид хэрэг дээрээ уран зохиолчийн зах зээл орчих байгаа байхгүй юу? Тэг. Ном хэвлүүлээд одоо амьдрах юм боломж. Бид уран зохиол гадаад зах зээлийг нэг хэрэгтэй. Явандаа одоо Монголын уран зохиол дэлхийн одоо номын зах зээл дээр өрсөлдөх чадвартай болох хэрэгтэй. Энийний тулд эхлээд одоо олон улсын утга зохиолын харилцаанд орох хэрэгтэй. Үйл явдууд орох хэрэгтэй. Монгол гэдэг ийм өөрийн одоо уран зохиолын өв боломжтой орчин үеийн уран зохиол нь бол дэлхийн уран зохиолын одоо цаг үеийн хандлагаас хоцроогүй нэг төвшөнд явж байгаа гэдгийг бид нар ойлгох. Үднээс утга зохиолын одоо гадаад харилцаанд гэдэг юм уу? Орох хэрэгтэй. Энэ одоо үе таалгыг нээх ёстой гэж өөртөө гимпүдүүн одоо зэрэг гаргаж ингэж л орсон л доо. Тэгээ жишээлх юм бол яг чухам юу хийвдэг яг энэ чиглэлээр. Яг одоо 99 он 2000 оны одоо зааг дээр Японд яг одоо дэлхийн яруу найргийн 2000-ыг заагалсан дэлхийн яруу найргийн фестивал гэж болсон. Тэрэнд надад урилга ирдэг. Замын зардал энэ төр үед байх ч юм хэлтэй. Тэгээд одоо замын зардал байхгүй явж чадахгүй бахаа гэсэн. Та нэг илтгэл тавьсан. Монголын яруу найргийн тухай. Тэг гэж хэлсэлтэй. 15 минутын. Тэгээд замын зардал шийдчихээ гэсэн мэт. Японч монголчууд их дэмжиж яасан шээ. Тэгээд тэрэн дээр би ямар илтгэл тавих вэ гэж бодсон л доо. Тэгээ хүн төрөлхтний яруу найрагт монголчуудын оруулсан хувь нэмэр. Яруу найргийн ховсгоо зүй тогтол гэсэн тиймэрхүү. Тэр их сонирхолтой. Ягаад гэвэл ер нь Монгол яруу найр гэж байдаг юм уу? Аман зохиолоос салсан юм уу юм уу гэдэг ийм л ойлголттой. Ийм үед тэгтэл одоо хоёрхан мөрөөр хэлдэг хос уянга. 3 мөртэй ертөнцийн 3 гэдэг юм уу? Бүтэн сар хайлдаг их хөлгөн тойс гэсэр жангар гэл ноцлогчаал ярууд бид нар зөндөө юм байгаа байхгүй юу? Тэгээ ерөөлч гэлэг болсон гэдэг овийн нэг жирийн ерөөлч хуруурааг байсан шүлэг гэж хэлээл тэнгэрээс бороо оруулсан гэдэг. Сонирхолтой байхгүй юу? Ой сонирхолтой юм байна гэж тэгээ дараа нь тэр тэнд дэлхийн урлаг соёлын академи гэдэг байгууллага дэлхийн одоо утга зохиолын их том байгууллагууд ирсэн байсан. Та ямар ч байсан нэг нэрийн хуудас хэлцээд. Дараа нь Австралид болох дэлхийн яруу найрчдын хуралд тэр академи ерөнхийлөгчөөс нь урилга ирдэг. За нэг илтгэл тавихгүй юу гэдэг. Тэгээд дахиад яаж игээд нэг юм харгалаад л явдгийг. Тэгсэн энд Австралийн консул гээд танай Австрали явах гэж байна гэсэн. Тэгээд тэр маань бодол юмны асуудлаас шийдээд өгсөн шүү. Тийм шийдэх юм бас Монголд бол бүгд л туслахыг бодож ирсэн юм байна лээ. Тэгээд тэнд бас л бид нар өөргөн сэлтэх тавих хэрэгтэй. Тэгээд чинь 21 дэх их оролж болоо те. 60-д оноос эхэлсэн байхгүй юу? Тойроод дэлхийд тойроод яваад байгаа. Тэрэнд нь яруу найргийн эрчим хүчний шидэт толгойн гэдэг юм л. Тэгээ яруу найргийн одоо үг бол одоо эд шидтэй эрчимтэй гэдэг юм утгатай. Тийм. Тэр бас сонирхолтой. За ийм маягаар тэр хөдөлгөөн дотор ямар ч байсан. Тий, Монгол гэдэг нэр орсон. Тэгээд нэг өөрийнхөө нэг жижигхэн юм тохиол мөхлийг энэ тэнд орцуулагдсан юмнуудаа нийлүүлж нэг жоохон боршууруулгаад энэ төр. Яг гоо тэр үед манай зохиолчдын байгууллагаас хэвлсэн
антологууд бас байсал да. Алтан гэрэл өгчдөр зогтуугаа, венчэн дор жуантрын орчуулгад байдгийг. Тэгээд тэр номыг дэлгээд үсгээр нөгөө коммунизм одоо тэ найрын иймэрхүү юмнууд нь давмгаалцгаа тэгээд тийм номыг яах хэцүү ийм байдлаар тэгээ бид нар одоо ямар нэг хэмжээгээр гадаад явахдаа нүүр тагаалдаг нэг жижигхэн ном хийх хэрэгтэй. Ингээд орчуулгын ажиллаар орсон. Үндснийхээ орчуулагчдыг нэг удаа цуглуулад ингээд орчуулгын семинар хийгээд тэгэл өөрт одоо өөрийнхөө концепцийг танилцуулаад өөрт байгаа бүхэл нөөц болцоогоо дайчлийгээд. Тэгээд энэ рүү орохын тулд эхлээд Монголдо бид нэр авчрах хэрэгтэй. Ингээд 2005 онд Америкийн Лос Анжелес хотод болсон дэлхийн ерөнхий найрагчдын их хурлд одоо 2006 оны дэлхийн ерөнхий найрагчдын их хурлыг Монгол зохион байгуулах юм санал тавьчихсан. За 2006 он ямар он байг өгтэй зэрэг их Монголын 800 жил. Тэгээд нэгдүгээрт ийм түүхэн ой болно. Хоёрдугаарт Монголын нүүдэлчний өв соёлыг одоо нэлээд тийм холдоогүй байхад нь язгуур уламжлаасан холдоогүй байхад нь үзэх юм болцоо байна. Ямар нэг хэмжээгээр төр одоо дэмжих гэж байгаа. Энэ хоёр ерөнхийдөө байсан. Дараа нь их хурл хийхэд ерөнхийлөгч болсон. Ийм үе. Ерөнхийлөгч юу вэ гэдэг нэр. Ингээд ер нь бүгдээрээ л Монгол очих сонирхолтой байхгүй. Тэр сонирхлыг бид нар дагуулад ингээд 2006 онд дэлхийн 50 гаруйны 300 гаруй ерөнхий найрагчд ирсэн. Тэгээд тэр үед Данзан Аравжаагийн яруу найргийн нэг антологийг хийсэн. За Монголынхан эртний яруу найргаас эхлээд эдүгэ хүртэлх яруу найргийн одоо жижигхэн одоо бас антологтой. За тэгээд манай одоо зохиолч яруу найрч бас өөрийнхөө жижигхэн юмыг нэрийн утастайгаа бэлдээд ингээд тэр дэлхийн одоо утга зохиолын яруу найргийн хүрээлэн рүү орсон. Ингээд тэрнээс хойш манайхан дурдлага ярьдаг болсон, явдаг болсон, очдог группээр интернет Мексик одоо Европ энтгэх ингээд одоо дэлхийд тойроод яваад байгаа. Нэг юм юу нь бол. Тэгэхээр бид нар манай утга зохиол, уран зохиол танигдж байна гэсэн үг үү? Танигдж байна гэсэн үг тий. Танигдах одоо явцтай байна. Гэхдээ бэрхшээл юу гэдэг зэрэг яг мэрэгсэн үндэсний мэрэгжлийн одоо орчуулагч. Яг наадах томос. Тий. Хуучин тогтолцооны үед зохиолчдын хороо Горкийн сургууль 4 орчуулагч бэлдсэн. Инк 2 мэрэгэн, наран туяа, наран гэрэл. Инк 2 осторлоо мэрэгэн маань бол киноны орчуулганд телевизэд. Ингээд яг одоо утга зохиолын орчуулга эзгүйдсэн. Ийм үед нэг англи Монгол хэл сурах сонирхолтой байсан нэг англи залуу өөрийгөө бэлдсэнтэй. Бид нар 2000 Данзан Аравжаагийн яруу найргийг хамгийн горчуулсан. Тэрхэн өмнө нь бол яг тэр жоохон буддист лам энэ сонирхолтой лам хүн байсан. Англи хүн. Тэгээд би одоо уучлаарай. Миний одоо үндсэн мэргэжил бол би орчуулагч юм шүү дээ. Тэгэхээр бол өөртөө ямар том хэцүү бэрхшээлтэй тулгардаг вэ гэдгийг бол их сайн ойлгож байна. Тэгээд дээр нь бол тэр Монголын тэр бүтээлүүдийг нэг хатны уншигчдад биш жинхэнэ хүргэнэ гэдэг чинь бол өөртөө урлаг байхгүй. Тэгээ дахиад нэг өөр урлаг зүгээр нэг орчуулга биш. Тэгэхээр одоо бид нар энэ чиглэлээр манай хүмүүсүүдийн мэдлэгч сайжирч явах шиг байна. Одоо гадагшаа дотгошоо их явдаг болж байна. Дээр нь яг энэ гадны улсуудыг бид нар яг Монголыг сонирхож байгаа гадны улсуудыг сайн ашиглах юм бол үндсэндээ бол энэ ажилд бол агс гарч магадгүй юм шиг надад. Тэр Саймон Векбесмит бол өөрөө Монгол судлаач болсон, Монгол судлаар доктор болсон, нэлийн одоо олон ном гаргалаа. Ингээд орчуул харьцангуй одоо 20 гаруй жилийн үрдүнгээр одоо бол бас хүлээн зөвшөөрөгдсөн одоо орчуулагч судлаач одоо болсон л доо.
Ийм маягаар одоо бор зүрхээрээ гэдэг юм Монголд би нэг орчуулагч судлаачийг бэлдэж өгсөн байна. Төр энэ рүү одоо анхаарал тавих хэрэгтэй. Яг үнэ. Тий, аяахан манай өмд доржгот багш, ванчин доржгаа, одоо алтан гэрэл багш энэ одоо бол үүргээ гүйцэтгсэн. Эмээд. Тий, бас нэг тэр үеийн одоо хуучин дипломатын хүмүүсүүд бас өөрийнхөө одоо тэр сорсон эрдмийг бас одоо энэ уран зохиолыг орчуулахад зориулсан байх шүү. Би тэдэн дээр одоо дөрөөлж гарч ирсэн шүү. Ингээд одоо таны ном хэдэн хэл дээр орчуулагдсан байх вэ? Ер нь хэлээр ярил нэг 50 орчим хэл дээр орчуулагдсан. Одоо гадаадын антологууд, толбичгууд за дангаараа ном болж гарсан нь бол нэг 10 гаруй ном гарсан байна. Тийм Франц, Англи, Ятад, Испани. Испанд антолог гарсан. Тэгвэл яг эндээс хоёлаа шууд шилжээд та өөрийнхөө уран бүтээлийн би бол ингэж бодож байгаа хгүй одоо сүүлийн үеийн хүмүүс залуучууд маань бол ном уншаа болчихлоо. Номгүйгээр бол өөртөө юм сурнаа, хол явнаа гэдэг бол бэрхшээлтэй тий. Тэгэхээр та бол хэдэн ном гаргацсан байна. Өөрийнхөө уран бүтээлийн тухай бас манай сонсогчд үзэгчдэд нэг товчхон хэлцүүлэхгүй. За яг бусдынхаа жишгээр залуусандаа одоо яруу найр гэж хэлсэн байна. Тэгээ яруу найр гэх нэг хэдэн ном хэвлүүлсэн. За сүүлд нь онцгийн хурд гэж яруу найргийн тэр олон номнуудаас шилээд нэг одоо эмгтгэл гаргасан байна. За Шилийн богд гэгэнтэн гэдэг армаанууд гарсан. За миний яруу найрыг одоо армаануудыг бол англи хэл дээр орчуулж гаргасан байна. За эссе нийтлэлийн номнууд. За жишээлх юм бол одоо өвөр Монголын ард хэвлийн орноос миний бүтээлийн дээжийг 10 батаар хэвлж гаргасан. Жишээтэй тийм. Тэгээ яг хав тэгээ том жижиг гадаад дотоод одоо хэвлэгдсэн гарснууд том нийлээд нэг 50 орчим таатай байх. За. Тий. Хэрвээ залуучуудад хандаад та миний энэ номыг уншаад хандаад хэрэг болно шүү гэж хэлэх байсан. Та ямар бүтээлээ тэдэр санал болгох вэ? Тий, миний гэгэнтэн гэж арман нийлээд гайгүй уншигдсан. Уншигдаж байгаа. Одоо ч уншигдаж байгаа. Энэ бол нөгөө говийн догшин ноён хотод данзан гаравж байгаа. Данзан гаравж байгаа бол бие хүний хувьд гоц хүнэлтэй. Тэгээ лам хүн боловч одоо яруу найрагч, театрын найруулагч, одоо хөгжим аялгау зохиодог гэдэг шин цагийг өгөөрөл тээ. Бүх л одоо эрдэмэн төгс хийсэн. Элэг танхай. Маш хөвөлдөөсөн. Тухайн цаг үед соёлын өв зохицлоо гэж. Цагаан байшин гэж одоо хэрэг дээр музей байсан. Тэгээ одоогийн Данзаарвжаа музейн үндсэн л дээ. Маш том цуглуулгатай. Тэг хүн байсан байна. Тэгэхээр энэ өвийг цааш нь залгамжлж авч явах одоо тэр өөрийн тахилж гэдэг ийм залгамжлагчийг данзан гаргаж авах бэлдсэн, өөрөө бэлдсэн. Тэр тахилч нь бол 37 оны хэлэг мэдүүлэлтээс тэр олон юмыг авдарлаж уулаад нууж агуйд газрын доор болж ингээд энэ өвийг 90 он хүртэл хатгалсан. Тэгээ нүгээр нь одоо данзан гаргаж музей данзан одоо тэр хамрын тентэрч зэрэг бүтээлээ шүү дээ. Тэр төдөв гэдэг тахилж. Тэгээ 37 оноос 90 он хүртэл. Тэгэхээр миний гэгэнтэн арман бол данзан гаргаж авдагтын амьдрал тэрний тахилж төдөв хоёрын одоо 150 орчим жилийн хооронд тэр хоёр бие мэдрээ тэр салгамжлалыг хийгээд ингээд анзаарвжээгээ бидэнд хүрч ирж байгаа. Энэ үл яг одоо бид нарын ярьж байгаа соёлын хувийн сэдвтэй яг одоо утга нэг.
Тэгээ монголчууд өөрийнхөө үн төвийг яаж ялгамжилдаг тэр маш нарын одоо технологи газар дорноо бол яах юм гэд бүгд тэр технологитой боловсруулж тэр тагилчийн одоо эрдмээр дамжуулж өгүүлж байгаа. Тэгээ дараа чинь тагилчдын залгамжлаад явж байгаа ийм очиртай. За дараагийн миний шилийн богд гэж нэр гарсан. Энэ хормоо сая Америкт гэвлэгдэж гарлаа. Тэгээ судалгааны академик судалгааны хэвлэлийн газар гэдэг хэвлэлийн газар ажиллаж гарсан. Англи хэлээр гарсан. Тэр Саймон Векмс гэдэг гарч байгаа. Дөнгөж энэ 3 сард. Тэгээ сая би яваад дээж яваад ирсэн. За баяр хүргэе. Тэгэхээр орчуулах нэг өөр хэрэг. Орчуулсны дараа хэвлэлийн газар энэ тэр одоо шалгуур шүү дээ. Хэвлэлийн газрууд ч нь бол бүгдээрээ одоо Бизнесийн байгууллага. Тэгэхээр тэд нар өөрөө шатахгүй байх хэрэгтэй. Тэд нар өөрсдийнх нь нэр төр гэдэг олон юмнууд байна шүү дээ. Тэгэхээр ямар ч байсан тэр шалгуурыг даваад хэвлэлээд гарсанд би маш их баяртай байгаа. Дотор нь 2 дэвтэр. Тэгээ 2 дугаар дэвтэрийн шармаа, 1 дугаар дэвтэрийн шилийн богд тэмдэгтэй араа өөр нэрээр гарсан. За баяр хүргэе 1 дугаарт. 2 дугаарт болов шүү дээ. Бас манай энэ подкастыг сонсож байгаа залуучууд бас сонирхоо таны бүтээлүүдээс бас унших юм бол их юм олж сонсон шүү, мэдэн шүү гэдгийг би бас хэлмээр санагдлаа. Үндэсний бичиг үсгээ сэргэх Монгол бичгийг бол одоо эргээд хэрэглэх талаар та бас баггүй зүйл хийсэн хүний нэг олон хүнтэй хамтарч ирсэн. Одоо энэ талын байдал өнөөдөр ямар байна? Усууд янз янзаар л хандж байгаа шүү дээ. Одоо яг ингээд хизээ яг үндсэндээ бол өөртөө энэ бичиг үсэг нь бол бүрэн хэмжээндээ сэргийдээд ажил албанд бол хэрэглэгдэх болохын тэр бол хоолж байгаа юм шиг, ойрхонч байгаа юм шиг янз янзаар хандж байгаа шүү дээ. Та энэ талаар бол одоо баггүй зүйлийг хийсэн хүний хувьд бол бодол санаа чи ямар байдгийг? Тэгээ ер нь 80-аад оны сүүлээс одоо эрдэмтэд судлаачид ялангуяа зарим манай уран зохиолчдын зүгээс Монгол бичгтээ эргэж орё гэсэн ийм хөдөлгөөн гарч ирсэн. Ганцхан Монголд ч биш, олон улс орнуудад. Тэгээд 92 онд бол одоо 2000 оноос томцны Монгол бичгтээ эргэн шилжих тогтоолон дээр гарч ирсэн л та. Дараагаар нь 94 онд байна уу? Тэрнээс ухарсалдаа 1-р ангиас нэхлээ заагаад эхэлсэн шүү дээ. Тий их өөрхөн сурч байсан юм байлаа. За тэгээд эдийн засгийн зүрийн нөхцөл бүрдээгүй байна гэдгээр. Тэгвэл Монгол бичгээр бол одоо 1000 жилийн өв байгаа. Тэрлүү өдөр орох ёстой. Тэгээ Монгол бичиг бол Монгол хүний одоо 1000 жилийн одоо оюун санааны эргэлтэн донд амьдралын хэв маяг одоо зан чанарын одоо тусгал мэтэр Монгол хүний оюун сэтгэл одоо шингэчихсэн юм одоо үндэсний дархлаа. Тэгэхээр Монгол бичгийг бол сэргэх хэрэгтэй гэдэг дээр. Би одоо 93 онд 89 онд одоо Монгол бичгийн хэлбэчгийн Сартбаатар Шагж гэдэг эрдэмтэн 37 онд одоо хэлмэгцэг эрдэмтний тухайн нэг том Монгол хэлбэчгийн Сартбаах гэж бичсэн. Дараах нь би утга зохиол урлаг санны газараас Монгол бичиг сурах 40 зам гэдгийг 90 онд хэвлүүлсэн. 93 онд Монгол үгийн тайлбар тал гэдгийг анхудаа 37 онд тэрнээсээ болж хэлмэгдсэн хэвлүүлсэн. Сүүлд 4-ийн талыг хэвлүүлсэн. Яг тэгээд энэ хөдөлгөөнд Монгол бичгийн одоо бүрэн ингэж сэргэж эргэж Кирилл бичгийг халахгүй байлаа ч гэсэн Монгол бичиг Кирилл бичиг одоо ийм монголчууд хэрэглээнд бол энэ хоёр бичиг байх ёстой гэдэг ийм үйл санааг баримталж байсан. 89 онд болсон зохиолчдын их хурал дээр одоо маамгойч хэлсэн бич бас хэлсэн үгэндээ 21-р зуун руу хос морьтой хоёр бичигтэй орё гэдэг тийм манай зохиолчдын ойлголт та.
Тэгээ ингэж байгаа нь юу гэхтэй зэрэг зохиолчд яагаад Монгол нөгөө сайхан хэл, нөгөө эрхэмсэг сайхан найруулга, Монгол сэтгэлгээний одоо тэр хэмнэлэн илэрхийлэх энэ сайхан юм нь монгол бичигт байгаад байгаа. Тэгэхээр одоо яахаар байхгүй монгол бичгээр бид нар одоо уншдаг, хэрэгэлдэг юм байх хэрэгтэй. Яг энэ маань одоо зугуухан ч гэсэн яваад байна, явсаар байгаад тий 25 оноос эн чинь төрийн бичгийг Кирилл Монгол хоёр одоо бичгээр хэрэглэх болсон биз дээ. Тийм тогтоол хэрэгжиж би эхэлсэн гэж бодож байна. Ер нь социализмын үед ч гэсэн би гадаад яамны одоо дипломат алган бичиг бол монгол бичгээр давхар явж байсан гэж би ингэж ойлгодог. Тийм үгүй юу? Тэрийг би мэдэхгүй. Гэхдээ оролдлогууд байсан баха. Ямар ч байсан дагдаг тиймэрхүүний бас монгол бичгээр. Гэхдээ тэр нь бол илүү тийм одоо урлаг талаасаа гэх юм уу одоо гоё харагдуулах төлөө тэрийг хийж исэн бол би тийм бичгүүд харж байсан. Хоёр бичгээр явж байсан. Монгол бичгээр давхар явуулдаг байсан гэж хэлж байсан санагдаж байна. Тэгэхээр одоо ямар ч байсан төрийн бичиг архивлахдаа тэгээ монгол бичгээр давхар архивлагдаж байгаа гэж би ингэж ойлгож байгаа. Доктор шийдвэр гарц учраас төрийн хүмүүс ямар ч байсан монгол бичгээр би сурч байгаа гэж ойлгож байгаа. Тий. Цаашдаа ухарч болохгүй. Тэр хос морьтой гэдэг чинь бол сайхан санаа л да. Тэгэхгүй бол зөвхөн нэгийг нэрт үлдээгээд нэгийг байлгахгүй юм бол бас одоо бид нар яг энэ хугацаанд Кирилл бичгээр бас нэг 100 жилийн соёлыг бий болгочихлаа л да. Тий. Тэгэхээр одоо хоёр бичих ажил нь гарна бодоо зөвсөлгөөгүй л уншдаг л байх хэрэгтэй. Тий залуучууд хойч ийхэн. За баярлалаа. Тэгэхэд манай Миндоё бол их олон зүйлийг санаачилсан, хийсэн. Одоо ингээд бид тэр бүгдийг яриад байх юм бол нэлээд олон юм ярьж болно. Одоо зөвхөн Сүвдэн Сондөр гэдэл нэг хэсэг бол одоо бас их том соёл, эрдэм шинжилгээний аялал юм уу да тийм хөдөлгөөн одоо ингээд дөрнөд явж яасан. Тэр нь бол бас л нэлээд далаацтай олон хүмүүсүүдийг олон мэрэгжлийн хүмүүсүүдийг хамруулдаг ийм арга хэмжээ байсан баг. За тантай би өөр нэг сэдвээр ярих гэж бодлоо л да. Инэсгэл хамтлагийн урын санд Миндоёгийн шүлэгтээ хэд хэдэн дуу байдаг. Тэгээ зүгээрчгүй их нэлээд хүндтэй байр суурийг эзэлдэг тийм байдаг болохоор бид хоёр бол одоо 20 хэд залуу байхдаа би бинэ мэддэг болол өөрөө ч бүтээлийг бид нар дуулаад ингээд явж исэн болохоор тэр талаараа бол өөртөө биднүүдийн харьцаа бол их эртнийх гэж ингэж хэлж болно. Бараг 50 жил явах болох ч шүү дээ. Одоо эргээд сансан чинь тий. 2 жилийн өмнө миний том ач охин хобби сургуулийг төгссөн байхгүй. Тэгэхэд тэр үед хоббигийн 30 жилийн ой болоод тэгээд тэр оюун арга хэмжээ ингээд их сайхан арга хэмжээг тэд нар UG аренад хийсэн. Тэгээд тэнцээ би тэгээд за ач охиныхаа сургуулийн тэр ойд нь би ямар нэгэн бэлэг барья гэж бодоод яадгийн бэлээ гэсэн чинь тэр хүүхдүүд одоо Ингвазар Таирын инх өглөөг хоороо дуусан байхгүй. Тэгэхээр би тэднэрт хэлээд за би тэгвэл та нартай цуг тэр дуу чинь дуул. Тэ. Тэгсэн миний ач охин чинь тэр төгс хангийн байгаагүй байхгүй. Тэгсэн очоод буугаад би өөтөгөө цуг тайсан дээр гармаар байна гэх. Тэр ангийн хүүхдүүдээс гуугаад тэгээд тэднэртэй нийлээ тэр хооронд нь орсон байт. Тэгээд одоо тэр би бидрийн одоо бараг 40-50 жилийн өмнө дуулж ирсэн дуу энэ цагийн хүүхдүүд дуулаад явж байна гэдэг чинь бол нэгдүгээр бидний уран бүтээлийн урт настайг харуулж байгаа байх. Нөгөө тэгэр бол өөрөөсөө манай хүүхдүүд бас мэдрэмжтэйг л харуулж чадчихна. Одоо өвлөн гэдэг маань бол энэ болж байгаа маа гэж. Тэгэхээр энэ талынхаа энэ тухай хоёлаа бас нэг товчхон ярьж байгаа.
70-аад оны сүүлд 70-аад оны сүүл үед би үндэсний аразууд одоо төгсөөд очсон байхгүй юу. Тэгээ уран зохиолын редакцид хажуудлын өрөөнд инквазар хөгжмийн редакцид. Тэгээ тэнд дөнгөж одоо нэмсгэл хамтлаг үүсэж байсан. Ийм үе байхгүй юу. Тэгээ ер нь инкогле бол инквазар бид хоёрын ер нь бараг санханыхч байж магтдаг. Тэгэхээр бараг 50 жил болох гэж байна. 78 оны үед л зохиогдсон. Тэгэхээр одоо болтол байгаа. Саяхан л одоо нэмсгэл хамтлагийн дайлан дуулалт сайхан дуулаад сайхан санагддаг. Дэлхийн ээж тэнд гарсан. Ээжийн бөвөөтэй хорвоо гэж дуу. За энэ хоёр дуу бол одоо Монголын олон хамтлаг, олон уран бүтээлчд одоо дуулаад гандан болохгүй л ингээл яваад байна. Явж аваач. Тий, Бадрууган аймгийн анх 12 утастай гитар гэдэг юм Монгол авчираад. Тий. Анх дуулж та. Хит болсон бай тий. Дэлхийн ээж яагаад зохиогдсон бэ гэвэл тэр үед улс төрийн дууны уралдаан гэж тэгд нэрлдэг байсан. Үндсэндээ одоо тэр үеийн эстрадын дууны л тий. Одоо наадам байхгүй байдаг. Тий. Тэгсэн нэг дуу хийгээд инквазар. Тэгээ тэр үе чинь одоо бөмбөг дэлгүүрүүл аялалтаа дан сонтгоо гэсэн иймэрхүү доонууд дандаа тэр чинь нэг бас л өндөрлөгт нэг төгшөөртэй юм шиг нэг тийм байсан. Тэгээ дангийн асуудал үргэлж зохиогддог ийм үед л дайныг эсэргүүцсэн. Ийм юмнууд их гарч ирсэн. Тэгээд дайны өдөөс ч үзье гэх юм бол тэгээд адилхан л одоо хааграл мөргөлтөө энэ чинь болохгүй. Тэгээ ер нь хайрлах ёстой юм гэдэг ийм санааг бид нар ярьсан юм аа. Тэгээ би шүлэг бичээд ирсэн инквазарч дорн зохиосон тэгээ энэ дэлхийн ээж. Тэр анх үүдэл санаа нь бол бараг дайныг эсэргүүцсэн байхтай. Одоо экологийн дуу болсон явж байна. Тий. Тэгээд ер бас суртанстай бүтээл болсон байх шүү. За энэ үед чинь нэг телевиз радиогийн одоо нэвтрүүлгийн дуунууд олон би тэр манай дээрээ гэдэг дугад Монголын энэ сайхан үйлдвэрүүдийн залуучууд манай дээрээ гэдгийг уриалах гад залуучуудын их гоё нэвтрүүлэг явдаг байлаа ажилчин залуучуудын донд. Тэн зориулаад чинь манай дээрээ чинь тэгэл зохиогдсон. Гэхдээ тэр утгаа алдаад одоо бол их өөрөөр сонсогдож байгаа шүү дээ. Гэхдээ одоо хүртэл дуулагдж байгаа тийм. Их наадмын дуугаад дэлхийн залуучууд оюутны 85 онд боллоо. 85 онд 12 дугаар их наадам зориулаад их наадам ингэхтэй юм аз жаргах тийм дуу. За нар мөн дуулж байсан. За ер нь ганцхан гозор биш одоо занцсан руугнасан боо ингээд олон сайхан хөгжмийн зохиолчтой бүтээлүүд хийсэн байна. За 1989 онд одоо тайзнаа тавигдсан бэлэг жаргалын одоо хөгжим юм цомлын бичсэн гэрэл сүүдэр гэж нэг юм дуур. 89 онд өөрчлөн байгуулалтын одоо юу хилэн хөдөөлтийн сэдвэр шүү. Тийм сэдвэр бид хоёр бодвол 3 жилийн өмнөөс ярьж эхэлсэн байлгүй. Тэгээд хөгжим зохиогоод тайзанд дуустал Эрдэнэ болгон найруулагч нь байсан пүрв дорж байгаа. Ер нь бэлэг жаргал пүрв дорж байгаад зориулсан гэдэг. Тэгээд явцсан толом тоолж байсан, толгорс тоолж байсан. Тэгээд харамсалтай тайзны хоёрхан тогссон. 89 оны төгсгөлд 90 оны ихээр нэхэр. Тэгээд пүрв дорж байгаа би тэтгэсэн баг. Тэгээд тавигдаагүй. Тэгээд дээр бэлэг жаргалын 70 насны зориулсан нэвтрүүлгээр манай Эрдэнэ болгон энэ урт насан гой одоо манай дөрийн мэрэгжлийн олон хүн ярихыг сонслоо. Энэ ер нь маш том хөгжмийн зохиол шүү. Энийг одоо сэргэн тавих хэрэгтэй юм гэсэн санаа яригдж байна лээ.
Тэгээд нэг эргэж дуулаасаа магадгүй тэр үед шилдэг бүтээл чинь тийм амархан 1-2 тоглоод хоногшчихгүй шүү дээ. Тэр үе чинь бас хэцүү үе байсан л цаа. Яг одоо 80 өнөө бужигнааны үе. Тийм шүү дээ. Яг бүхний бужигнаа зааг дээр байхгүй юу. Тэгэхээр дүүрийн театр ч гэсэн баг үдэ хаалга барих шахчаал байсан юм шүү дээ. Тэгээд нөгөө ногоо молгоо тулгаад энэ гарч ирсэн юм аа тэр чинь. Тэгэл ихэд чинь бол аюу үндсэндээ бол ойлгомжтой одоо тэгээд эргээд бэлэг жаргалын бүтээлүүд бол гайхамшигтай. Тэгээ хэзээ нэгэн цаг тэр та хоёрын хамтын юм том бүтээл бас тайзан дээр тавигдах байхаа гэж ерөөй. За ингээд бит хоёр бэлэн зүйлийг ярьчлаа. Шо яриад байх юм бол ярих сэдв бол шо байна. Гэхдээ ингээд өнөөдөр энэ подкаста үгээр өндөрлөе. Та манай сонсогчд үзэгчдэд хандаад нэг урмын үг хэлнэ. Яагаад гэвэл энэ подкастыг дуустал нь үзээд сууж байгаа энэ үзэгчид сонсогчд бол үндсэндээ бол их өөр улсууд байгаа. Ийм төвчээртэй бид нарыг сонсоод сууж идэх улсууд гэдэг чинь бол бас гайхамшигтай улсууд байж байгаа ш. Тэгэхээр та тэд нарт хандаад нэг урмын үг хэлээч дээ. За бидэнд одоо бахархах юм ашиг. Бид өг дээдсийн түүх бидний цаг үед авчирч булаалж одоо хүрэж ирсэн энэ их одоо өв соёл, энэ уудам сайхан газар нутаг, энэ дөрвөн удиралтай Монголын энэ сайхан оронд одоо хүн болж төрсөн доо. Үнэхээр баярлаж бахархаж байдаг. За бидний урилгыг хүлээн аваад өнөөдөр манай энэ подкастт оролцсонд их баярлалаа. Нэг сонссон өдөө хүртэл төвчээр гаргаад битээрээс орхиод яваагүй сонсож байгаа, үзэж байгаа энэ хүмүүст би талархал илэрхийлье гэж бодож байна. Яагаад гэвэл үндсэндээ өөрөө чинь ярьсан зүйлээс их юм сонссон, ойлгосон, мэдэрсэн байхаа гэж бодож байна. Бидэрт үнэхээр хадгалах, өвлөх, уламжлуулах, дамжуулах, цааш нь аваад явах зүйл зөндөө бий. Энэ бүгдийг хэн хийх юм бэ гэх юм бол бид нар өөрсдөө л хийн, өөр хэн ч хийхгүй. Тэгэхээр энэний бодит жишээ нь бол та өөрөө байна. Таны үеийнхэн, бидний үеийнхэн энийг өнөөдөр хүртэл үг дээдсээс аваад уламжлаад ингээд аваад явж байгаа гэдэг бол манай залуучуудад бас нэг юмыг ойлгуулж байгаа байхаа гэж бодож байна. Тэгээд таны өнөөдрийн ярьсан зүйл за ер нь тэгээд яг энэ амьдралдаа хийсэн зүйл чинь бол өстэй энэ тод жишээ болов гэж ойлгож байна. Монголын урлагийн зүйл олон зүйлийг сэдэж хийх гэж оролдож байгаа. Бүтчихж байгаа. Хийхдээ хийх зүйлч бас цөөхгүй байгаа. Тэгээ өнөөдрийн одоо энэ подкаст бол үүний нэг жишээ гэж хэлж болно. Тэгээд манай подкастыг дэмжиж урлагийнхаа зүйлийн өдөрцөх зүйлийн гишүүний хувьд ингээд оролцсонд бол дахин талархал илэрхийлье. Та бүхэн анхааралтайгаар сонсож үзсэнд баярлалаа.